Манай улсад 594,465 эмэгтэй ажилчид байна. Үүнээс 3-аас дээш хүүхэдтэй 144,566 нь ээжүүд байна. Өнгөрсөн жил 11,249 ээжийг алдар дэлхийн 2 дугаар одонгоор шагнасан. Өмнөх оны мөн үеэс 526-аар өссөн үзүүлэлт гарсан юм а. Алдар дэлхийн одонгоор шагнагдж байгаа ээжүүдийн насны хувьд олонх нь 32-аас 38 настай залуу ээжүүд эзэлж байна. Монгол улсын хууль тогтоомжинд олон хүүхэдтэй ээжүүдэд хөнгөлөлт олгодог онцлог заалтуудыг та бүхэндээ хүргэж байна. Олон хүүхд төрүүлж эсгэх эрхийг уламжуулах тухай хууль гээд энэ хуулийг бол ингээ 2010 оноос ингээ хэвлэлж эхлээд тэгээд 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн одонтой ээжүүдэд бол 2 дугаар зэргийн алдар дэлхийн одон 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөж эхчүүдэд ингээд 1 дугаар зэргийн одон олгоод явдаг. Тэгээ энэ хүрээндээ болохоор жилд нэг удаа 100,000 200,000 төгрөгийн тэтгэмж олгодог байсныг энэ 2025 оноос эхлээд бол алдар дэлхийн 1-р зэргийн одонтой эхчүүдэд 400,000 төгрөг, 2-р зэргийн одонтой эхчүүдэд бол 200,000 төгрөг олгох болсон. Үүнээс гадна бол хүүхдийн мөнгө хөтөлбөрийг бол 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Их эцэг өргөдлөхөөс одоо их эцэг тэтгэмж олгох тухай гэдээ бас хууль байгаа. Энэ хуулийн хүрээнд болохоор 0-оос 3 насны хүүхдийг асгаж байгаа ээжүүдэд бол сар болгон одоо бага хэмжээний тэтгэмж олгож байгаа 2017 оноос эхэлсэн. Энэ дээр бас тодорхой хэмжээний бодлогын одоо шинжилгээ хийхээр бас ажиллаж байгаа. Мөн одоо ихэр хүүхэд төрүүлж өсгсөн бол 3 хүртэл наснд нь нэг удаа 1 сая төгрөг, 3 ихээр бол хүүхэд тус бүр 3 сая төгрөг гэдэг бас ийм дэмжлэг үзүүлдэг байгаа. Гэр бүлийг дэмжих тухай хуулийг бол манай гэр бүлийн бодлогын газраас бас боловсруулж байгаа. Энэ хүрээндээ болохоор яг энэ гэр бүлүүдэд одоо ингээд олон хүүхэдтэй олон хүн амын өсөлтөд дэмжихтэй холбоотой энэ саяны хэлсэн хүүхдийн мөнгө, бусадын тэтгэмжүүдийг илүү тэр гэр бүлийг дэмжих тэр хууль руугаа тусгах, нийгмийн халамжийн хуулиас зааглах ийм тэгээд бас шууд тодорхой бодлогуудыг бол энэ хуулийн төсөлтөд тусгаад явж байгаа юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт ороод энэ хуулийн хүрээнд болохоор ингээд аж ахуйн нэгж байгууллагууд одоо хүүхдийн хөгжил, ахмад хөгжлийн бэрхшээлд иргэдэд чиглэсэн ийм нэг бүтээн байгуулалт хийх одоо нэг цэцэрлэг түрээлэн хүүхдийн бас тодорхой ийм арга хэмжээний зохион байгуулах юм бол нэг орлогын албан татвараасаа 1% ингэж чөлөөлүүлж болохоор бас ийм заалтууд орсон байгаа юм. Тэгэхээр аж ахуйн хувийн байгууллагууд бол энэ чиглэлээр бас ажиллах боломжтой байгаа. Одоо ялангуяа ингээд сүүлийн жилүүдэд бас ингээд хүн амын насны бүтэц нэлээд өөрчлөгдөд ахмад наснуудын тоо нэмэгдээд ингээд төрөх насны одоо яг нөгөө шинээр төрж байгаа хүүхдийн тоо ингээд тодорхой хэмжээнд багасаад ирж байгаа байхгүй юу? Энэтэй холбоотойгоор одоо шинэ бодлого арга хэмжээнүүд одоо хэрэгжүүлэх юм шаардлага тулгараад тэгээ энэ хүрээндээ бол бас хууль тогтоомжуудаа бас дахин өөрчлөлт шинжилэх ажлуудыг хийж байгаа. 18 хүртэл насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өргөдлөхөөс эцэг эхчүүдэд улиралд нэг удаа хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний тэтгэмжийг олгодог байгаа. Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн хуулийн хүрээнд бас тэжээгч нас барсан одоо өрхийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нийгмийн даатгал хүрээнд нийгмийн халамжийн хүрээнд бол одоо 0-оос 18 насны одоо энэ хүүхдүүдэд хүүхдийн тооноос хамаараас бас тэжээгч алдсны тэтгэмжийг олгодог. Гэх мэтчлэн ер нь бол яг нийгмийн халамж, нийгмийн даатгалын хүрээгээр бол ингээд олон хүүхэд төрүүлж өсгсөн гэр бүл бүрхийг дэмжих бас нэг өргөдлөхөөсөн одоо гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх энэ хууль тогтоомжууд хэрэгжиж байгаа. Тэгээд яг нийгмийн халамжийн хувьд бол яг нэг ядуу эмзэг бүлэгтэй чиглэсэн, зорилт төлөв чиглэсэн тэр үйлчилгээнүүдээ илүү сайжруулах гэсэн ийм чиглэлээр хуулийн шинжилгүүд хийгдэхээр одоо ингээд эхний төслүүд боловсруулагдсан. Тэгээд холбогдох байгууллагуудаас санал хилцүүлүүд явах ажил хийж байгаа.